Өвгөнгүү арцаг Монголын ардын багш ярьдаг байсан. Сар шинийн барилдаан бас нэлээд өгцөн байсан. Хадаа ураг бэлтгэл таслаад. Ерөнхийдөө бас нэг 2-3 сар бэлтгэл дирээгүй. Батлан хамгаалахын сайд үүрэг өгсөн гэж. Хадаа ургийг барилдуулна. Адбаатар аваргыг олж ирж энэ сар шинийн барилдаанд барилдуул гэдэг. Тэгээ шаардлагатай гэвэл миний машин жолооч хоёрыг аваад яваарай гэсэн. Тэгээ өвгөнгүү арцаг тэр үеийн одоо мэдээл хамгийн сайн зөвлөж болох газар тээврийн товчон дээр 3 хонсон гэж яриа байдаг. Ата яг. Тий. Өөрөө одоо ярьж өгч ийсэн. Тэр орон нутгийн тээврийн хэрэгслүүд ирэхээр очиод асуудаг хүн болгоноос. Адбаатар. Дундговын цагаан дэлгэрт нэг цагаан сарын өмнө байсан байна гэж нэг сураг сонсоод. Тэгээд илтгэсэн машин аваад явуул гэсэн юм. Тэгээд Дундгой аймгийн цагаан дэлгэр сум руу ороод хамгийн ихний таарсан хүнээс асуусан заагаад өгсөн гэж. Тэгэл айлын гадаа яваад очисон. Орсон гэрээ хоомор уул боовны бэмбэн хосож байсан. Сахалн жигтэйг ургацсан сахал үснэ гэж. Тэгээд дээл нөмөрцсөн бэмбэн хос сууж исэн гэж. Яваад орсон сарай нь хөвсгээд доошоо хараад суулаа гэж. Гэрийн хөгшөнтэй мэд мэдээд нөхөр Хадбаатар бас яаралтай машинд суул гэсэн гэж. Тэгэл Улаанбаатар гарсан гэж. Цагаан сарын барилдаан бас нийтэд дөхүү болчихсон. Явсаар байгаад ирээд цагаан дэлгэрч ойрхолтой бас. Сахлын авч амжаагүй гэдэг баха. Зодог шуудгийг аваад гэрээр нь орж спортын дуурдны гадаа очиход ер нь бас барилдаанд өгцөн байсан гэж ярьдаг шүү. Нилээ айжуул бас эднийхээ борцгийг бэлтгэжсэн тайл байж таах. Бараг битүүн шохол. За. Тэгээ яваад орсон бүх ч ихэлсэн гэж ярьдаг юм. Тэгээ үзүр төрөнд мөнгө арсантай үлдээ. 3 дөрөсөн л да тийм ээ. Шууд хөдөөнөөс зүйлтэйгээ зүгээр дандаа өрн гаханд үлдсэн гэдэг шүү. Цэрэн тогтгоо аврах үлдсэн. Мөнгө арсантай 4-т үлдээд нэлээ удаан барилсан гэдэг үлээ дээ. Тэгээ төрүүлчихэд спортын дуурд нэг энэ төр чинь шууд дороо штэ. Тэгээ шагналаа авах гээд очихдоо өвөө өгш ярьдаг хад их сэргэлэн гэж. Төрүүлж очиод Батлан болгоны сайдд аэропорт өгсөн гэж. Эрхэм сайдд өгсөн үүрэг даалгавар биелүүлж сар шинийн барилдаанд төрүүллээ гэ. Тэгээд гар хүргээл баяр хүргээл. Гэхдээ өвөө өгш нэг онцолж ярьсан зүйл нь бол тийм л одоо ингүү хүчтэй бүх байсан гэж. Тэрийг бол тэрийг онцолж одоо ярьж ирсэн. Ер нь хэд хэдэн дурсамж байдаг л да. Өвөө арцгаа ярьсан тийм ээ. Сүхбаатар руу эдшиндээ явуулсан тухай нэг хөөрхөн яриа байдгийг. Тий, намар болоод гадаа зав гардггүй гэдэг. Тий, Баянголд хоол идсэн тухай яриа байдгийг. Намар болоод надад зав гардггүй. Сүхбаатар орж ахихаас идшээ авах гэдэг юм. Тэгээд шавнараас нэг нь явуулах болоод Хадбаатар аваргыг сонгоод. За миний хүү ингээд энэ хаягаар очиод манай ах би тэгээ уулзаад ингээд манай ээжийг бэлдээ тавьсан байгаа аваад ирээр юм. Энэ мөнгөөр замын зардал хийгэр гэсэн чи. Мөнгөөр яах юм бэ багшаа гэсэн. Гүйдэг чи яаж энэ онгоцоор явах юм бэ гэсэн чи. Онгоц надаас мөнгө авдаггүй шүү дээ гэж хэлсэн. Тэр нь бүх тээврээс л авдаг байсан. Тэгээд нисээд очоо за чи 2-оос илүү хонж болохгүй шүү гэж хэлээд явуулсан гэж. Тэгсэн 3 хончод ирсэн чи. Яагаад нэг хоног илүү болчих гэсэн. Танаах ёстой яриасыг хүн байлээ гэсэн. Тийм үг бас байдаг. Сар шинийн барилдаанд бас мөнгө арсантай барилдаж байгаад өвдөг шороодсон. Тэгээд тэр жилээ бол бас мөнгө арс дэлгүүртээ тулцсан байсан чи гарын мөрийн дээрэлцсэн бас нэлээд зүүрмглэх маягтай болцсон байсан ч гэж бас. Яриа байдаг. Цагаан сарын 3 дөрөвлөгтөө 7 сарын заа ишгэн цан сөрөнд дэх 3 байдаг хаа. Өөр хангаан 3. Өөр хангаан 3 мөхтэй үлдтөрүүлсэн юм байдаг санагдчих шүү. Улсын баяр наадамд цэрэн тогтгоо аврахтаа үлдсэн жил нь үзүр төрөнд. Өвөө өгш бас ярьж ирсэн. 86 онд байх юм тийм ээ. Ойдуугаа хөдөлмөрийн баатар тэргүүтээ өр хангаа бүгчүүд цэрэн тогтгоо авраг дээр очицсан зөвлөгөө өгдөг. Би бол нэг ч үг хэлээгүй зүгээр л 2 гараа хөдөлгөөд ирсэн гэж. Хадбаатар зогсохгүй хөдлөөд байхад л хөдөлгөөн болгоно мэх юмда бяртаа хүн бас л агуу шүү гэж. Тэрийг барилж байгаа цэрэн тогтгоо авраг анзаарсан байсан гэдэг үстэй тий.
Зүгээр л гараа хөдөлгөөд гэж. Тэр нь бол битгий зогсороо л гэж хэлж байгаа. Тэгэд л хөдөлгөөн болгоно мэх гэж. Өвгөө орцгын гар хөдөлж байгаа ганц цэрэн дэвтгээр ганцаарсан байсан гэдэг. Бас яриа байдсан шүү. Алдар спорт орооны бүхчүүд намар тугуй үе одоо ардын армийн бас намрын ажилд ажиллагддаг байсан юм. Сэлэнгийн түнхэл тосгон руу мод бэлтгэлд гардаг. Тэгээ 53-та мод бэлтгэлд явж байгаад уруу алдсан гэдэг баха. Ховл ингээд. Тэгээ хад авраг тэр талаас нь тулаад тэгээд бусад зэргүүд нь түрээд гаргачихжээ гэж. Ганцаараа тулж ийсэн гэж. Өмнөхөр одоо бас хүч биар тийм өвгөө орц байсан байдаг те. Даруулчихгүй гэж их хайсан гэж. Тэгээ даруулчихгүй гэдээ айгаад идэг. Тэгээ ойртдог хүн байдгүй гэж. Тэгээ зүгээр би тулчи та хойноос нь түр гэж хэлсэн юм чи. Чөлөө түүхийн дэвжээний одоо бүтэн бүтээлгийг нөгөө дэвжээгээ засаад буцаж хураагаад дараа нь өөр төрлийнхэн орж бэлтгэлээ гэдэг нэг зааланд ээлжилж. Тэгээ тэрийг хураах болохоор хад авраг ганцаараа өөргөө дүүрээд хураачдаг. Өөр хүмүүс болохоор 2 3 дамжилж хураадаг байсан гэж.